1920 оноос эхлэн хүн төрөлхтний хүнсний түүхэнд урт найрын саваа хэлбэртэй далах багет хэмээх нэртэйгээр үйлдвэрлэгдэж эхэлжээ. Хөвсгөр, зөөлдөн, шажигнсан багет талах эдүгээ хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар багет талхны зуурамгийг 24 цагийн турш хүйтэн сэрүүн газар байлгаж өөрөөр нисгэх уламжлалт даргаар бэлтгэдэг. Багет талхны 45%-ийг ус эзэлдэг учраас хүний биед шингэт сайтай илчлэг багтаа хүнсэнд тооцогддог. Үлдсэн 55% нь хөх тарай улаан будаан гутлаас бүрддэг учраас эрүүл амьдралыг эрхэмлдэг хүмүүс багет талхыг хэрэглэсээр байдаг. Бас жингээ барихыг зорж байгаа хүмүүс багетыг хэрэглээрэй. Далах чихэр компани 30 жилийнхаа туршлага дээр тулгуурлан Монгол эх орныхоо хөрсөнд ургуулсан улаан будаан гурлаар Франц технологиг ашиглан шидэт саваа Френч багетийг үйлдвэрлэж эхэллээ. Багет энэ бол урлаг.